Always here to support you. You just have to show up and that's it. Hi, my name's Erica. За би Wall Street English ахлах коучээр ажилладаг Эрика байна. За мэдээж сурчид маань хичээлдээ ороод, хичээлдээ яваад өөртөө improvement одоо ахиц дэвшил гарч байгаа харахад айгүй тийм satisfied мэдрэмж авдаг. Одоо sense of fulfillment гэж нэм байдаг байхгүй англи хэл дээр. Тэр одоо хүний ингээд өөрөө ингээд ахиулаад явж байгаа харахад ингээд би өөрөө ингээд хамт ахиж байгаа юм шиг би өөр дээр ингээд үр дүн гаргасан юм шиг мэдрэмж аюу авдаг. Одоо сурч маань зүгээр л нэг шалгалтынхаа оноон дээр хүртэл ингээд 86 85 болоод ч юм уу 90 95 оноо аваад ингээд дээшлүүлэл амар баяртай гараад ирэхэд би тэрийг хараалгаас wow I feel like I did that too. Сурчтайгаа хамгийн сонсдог юм гэх юм бол жоохон surprised kinda яг ингээ орж ирээд яг ихний нэг сар ч юм уу те угаасаа ингээл хүм арга ивэ олох гээд явна. Тэгэл дараа нь ингээд мэдээж тогтмол явдаг болж эхэлнэ. Тэндээс ингээд баг багаар ингээд ахиц гарах ингээд одоо үрэн таригддаг байхгүй юу. Тэгээд ингээд жоохон явж байгаа л одоо ингээд за 3 сарын дараа 4 сарын дараа 5 сарын дараагийнхгүүд хүнд ингээд нэг жоохон ингээд нэг бас ингээд хүүе би чинь ингээд 6 сарын дараа ингээд тарахад 6 сарын өмнө хүнс ингээд хамаагүй хэцэн байна штэ тий. Гэсэн ингээд жоохон өөрөө surprise юм шиг тийм комментууд юу нь бол аюу орж ирдэг. Окей, яг сурах гэж байгаа хүмүүст бол анхныхаа алхмыг аюу өөртөө итгэлтэй тавих нь аюу надад чухал санагддаг байхгүй юу. Тэгээд за нэг зүгээр л нэг оролдоод үзчихий та ч юм уу те. За мэдхгүй дээ яах вэ бүртгүүлчихье гэж бодох биш. Яг хурж ирээл за би тэдэн сарын дотор яг ийм юм хийн гэсэн яг хүчтэй зорилготойгоор анхныхаа алхмыг тавьсан хүмүүсийн ерөөдөө цаашд нь замнал арай нэг өөр харагддаг гэх юм уу. Сурч байгаа хүмүүст бол ингээд determination аюу шаарддаг. Одоо нөгөө жоохон ингээл хэцүү юм гараал эхлэнгүүд багшаа энийг чинь би барахгүй юм байна ч юм уу те багшаа одоо энээс л би ингээд цааш чадахгүй юм шиг байна гэдэг хүнд ингээд амар burden маяг мэдвч төрдөг байхгүй юу. Тэрэн дээр нь бууж өгүүлэхгүй одоо даваа болгоны давж чадна гэсэн одоо итгэлтэйгээр дараа дараагийн алхмыг хийх нь аюу зүгээр гэж бодож байна. За эцэст нь гэвэл we're always here to support you. You just have to show up and that's it.